Бид хүүхэд байхаасаа л аав ээж ах эгч багш нартаа зэмлүүлж өсдөг. Буруу зүвийг ойлгож таних өсөж байгаач нөгөө талаараа сэтгэл гэмтээ өөртөө хамгаалалт бий болгодог. Түүнээс тогтсон мэдрэмж хандлага ойлголтоороо өөрийгөө дүгнэж би ийм л хүн гэж эндүрдэг. Бусдаас авсан хуурмаг төсөөлөл нь аль хэдийн итгэл үнэмшил би гэдэг оршихуй болоод тогтчихсон байдаг. Хуурамч биеийн үргэлж өмгөөлж хамгаалсаар байдаг. Тэр тогтсон итгэл үнэмшлийн хүлээсээ тайлж жинхэнэ зүрх сэтгэлийн дуудлага мэдрэмжийн чагнаад хүчрэхэг өөрийн мөн чанараа нээгээрэй. Та сэтгэлийн тав дух амар амгалан өөртөө итгэх итгэлийг мэдрэх бол та чадна. Өөрийнхөө төлөө өнгөрсөн биеийн ялаарай.